Ямар хичээл хийх юм бэ? Жишээ нь бол бид нэг зорилготой авчихсан тийм. Эдгээр чинь хичээлийн зорилго юу юм болоо? Бидний дэлгэцсэн байна. Хичээлийн зорилго. Хичээлийн зорилго маань За энэ юм тавьчихсан. Энэ чиг үзүүлэлт юм уу? Тийм үзүүлэлт За, та дамжиж бодсон юм чинь юм хэд одоос ч юм. Эхлээд яасан бэлээ? Маркетинг бодъё. Юу? Тасан тийм. Яарэ богд юм тооц ах юм тийм үү? За тэгээд нэг тооц гэх хоёр үг гараад ирсэн шүү дээ. Тэр юугаараа ялгаа тийм.
Чемпион нөгөөс болохоор Тонц гэдэг чемпион буюу хавчаар тийм үү? Ямар ч зүйл мэдээж гараад байх юм. За тэгэхээр зориултын хавчаараа байх хэрэгтэй. За топик нь юу юм? Нэг хитэн ингэ ороод ирсэн. Тэр хүүхдүүд энэ юу гэж ойлгосон? Хитэн орох гэж ойлгосон тийм үү? За тэгэхээр байна гэж үзэж байгаа бид бол үгийн дуудлага юугаар яах нь мэдчихэж байгаа юм тийм. За тэгэхээр саяны үзсэн бичлэг маань бол химийн үзэг. Химийн үзэг гэдэг бид яаж үзсэн бэ те? За хоёр байц үсгээд би шинжлэх байгаа. Өөр нэг ажилласан юм байна уу? Өөр юм ажилласан юм байна уу? Энэ орол явж байна гэж за шатлын нөгөө гэрэл гарсан. Оо чи шатлын нөгөө гэрэл гарсан гэж байна. Тулаан яаж хийцээ. За тэгвэл химийн орол явагдахад химийн үзэг явагдахад ерөөсөө тулаан гэрэл явах өөр байж сайхан уу. За энэ юмнууд биднээс химийн орол явагдаж байна гэж байна. За тэгвэл одоо бүгдээрээ химийн урал маань хэдэн төвлөөр явагдаж байна гэдгийг туршиж үзье. За туршиж үзэхэд би код битэд яана. За хааны юм би ажлаа доош наа. Хүн машиныг нэг ажлаа аваад. За нэг хурдаа бас ийм туршиж үзсэн. Хоёр ба дөрвөр ба өөр шиг байна. За ажлаа дөрвөр бүгдээрээ гэдэг шүү дээ. За нэг байхад би ямар зүйлийг туршихыг урьдчилан байлаа. Нэр нь юу вэ? Нэг байхад За энэ микробар, хоёр байхад, гурав байхад, гурав байхад. За нэг байхад зэсийг шатах гэдэг үгийг туршина. Хоёр зүйл За энэ хоёр турших нэ. За турших бол бид таамаг хэрэгтэй тийм. За бүгдээрээ дор бүрнээ би таамаг тавьчих тийм. За бүрнээ таамаг. 1 минут явуулчих. Энэ бичсэн хараарай авах байна тийм. Хоёр дөрвөр баг. Хоёр дөрвөр баг нэрээс ажиллаж бас юу үсгийг харж ирсэн юм. За бүгд хэлсэн үү? За тэгвэл багаараа ярилцах та яг юу үсэх вэ? 다시 디코스노, 역시 디코스노. 자, 역시 디코스노. 비트마스노. 자, 따야라 주세요. 자, 가사나. 자, 따가서 нас нэг бүгд өөрсдийнхөө магаар ярьсан нэг шийдлээ хийх. За, энэ багс хөө. За, нэгээ хэлчихье. За, нэгээ бас хэлэх маа. Манайгаар ярьсан манайгийн шийдээр зэсэг шатахаараа тэгээд бид нар ярьсан зэсийн онцлог эсвэл зэсийн гидроксид үүсч магадгүй гэсэн
чаад тэгээд явуулсан уралдаа юу ч нэшгүй гэхээр тийм оксид шатамар хийсэн. За баярлалаа. Ингээд байна. Манай багийн нэг хийх туршилт нөө хамгаалалтад карбонатыг баталж нөөцчний хий гаргах болсон. Манай багийн ярьсан ямар байц үүснэ гэж бодож байна гэдэг диоксидээр энэ карбонат үүснэ гэж бодсон. Энэ явуулсан уралдаа юу гэж нэрлэхгүй гэдэг нь стин оксид гэж нэрлэдэг. Явуулж байгаа уралдаа стин оксид гэж нэрлэдэг. За уралдаа Бисэж байгаа болохоор манай багийн стин оксид үүснэ гэж таавал. Тэгээд одоо нөгөө нэг шатан бодийн үүсгэн бүжиг болохоор стин оксид гэж байна. Уралдаа юм үүсгэн бодсоо Одоо үүсгэн бодсоо одоо ингээд уралдаа очиж яг шинэ бодит стин оксид болчихсон. Тэрийг болохоор нөгөө стин оксид гэдэг яг өөрийнхөө уралдаа. тэр явуулах уралдаа өөрөө үүсгэн гэхлээр нэрлэх юм. За дөрөвдүгээр байна. Манай багийн стин карбонатыг баталж нөөцчнийг гаргасан болсон. Яшаа бигээ ямар байцуулсан гэж бодож байгаа гэдгээ стен нөөцчнийг нэгээ стен карбонатыг нэг уустгах гэж үзсэн гэж бодож байгаа. За Арай явуулсан уралдаа юу гэж хэлээ юм. За бүгдээ маш амжилттай тодорхойллоо. Таамаглалаа. Одоо таамагласан чинь бид туршилттай тий. За одоо энэ болон ширээн дээр туршилтанд хэрэглэх багц хэвсэлчин байгаа. Камерын ажлын утсан дээр чинь болохоор аргачлаад өгсөн шүү дээ тий. Тэрийг уншаад ямар багц хэрэглэсэн вэ гэдгээр 1 2 3 4 гэсэн 8 хэсэг бичээд за тэгээ багийн нэг шонгол хэмжээний сонголтоо ингэж авах шүү. За энэ бүгдээ маш амжилттай. Харин өөр бичлэгээс амжилттай харилцуулсан шинийг бүсэг 2 бүсэг шагнана. Бүтэн хариулт бошин 2 бүсэг шагнана, дутуу хариулт 1 бүсэг шагнана шүү дээ. Энэ үнэхээр чинь миний нөгөө саяны шагнал болгоод өгсөн. Зүгнүүдээ наагаад бүр өгөөд өгсөн шүү дээ. Цав бүхэн байгаа. Энэ штатэрэг хэрэггүй мó? Хаа юм яаш гэж байна. За тушаал хийхээс өмнө зүг зурагснараа өгдөг тийм. Тушаал хийхээс өмнө бид нэр юу харахад зайлшгүй бай. Аюултай шиг бай. За ямар аюултай зүг байж босаа юм. Ямар аюултай зүг байж босаа. Бүгд амжиж баа.
Хоёр дөрвөн багийн юу яаштай? Хийгээ ялгацаараа яаж мэдчихэ? Асаас нь шийдээ яа.
бүгдээ болсон байгаа. Нэг нэг туршилтаа яриад зүгнэх тэг гэж шүү.
Тэгээд нууцчлалын хийгээс бол ямар байх хэмжээ бид нар барааны ярьсан эцсийн ахлыг гэдэг байж өөрчлөлт гэж бодож байгаа. Тэгээд тийшгэл бичгээр энэ болохоор эцсийн ахлыг дээр нэмэх нууцчлалын эцсийн карбон гэж. Хамаар байсан үсээ. Синхацид болоос шүү. Тэгээд энэ юу үсэ? Манайд өмнөх нь яг харсан адилхан эцсийн оксид гэсэн өөр бодис нь болохоор тэгээд хишгэл дээр нь болохоор бид болохоор эцсийн карбоныг тас хасан нүүрсдгийг хэмзүү эцсийн оксид гэсэн. Анус үлчээ хийгээд эцсийн оксид үүсгэж нэмхээ одоо эцсийн карбонат дээр нүүрсдгийг нэмсэн юм уу? Бидний хоёр тас. За танаа баг тушинтай яах вэ? За манай баг эцсийн шалгалт туршилт хийсэн байгаа. Энэ туршилтын үйл явдлуудаар тэгэхээр Исманаас удаан хүрээнд өгдөөсөн харин туршилтын явцад жоохон одоо хар болсон. Тэгээд яг туршилтын хамгийн сүүлд нь ихээр бүх төрлийн ороод хар бүхэнтэй болж хатуу байсан. Үүний дотор эцсийн оксид гэж байна. Тэгээд энэ уушраа нөгөө гişнээс системийн төлөвчд Тэцүүд эцсийн оксид байсан. Харин явцсан урлагийг бүгд хэлэх гэсэн яг энэ туршилтын маань үйл явсан хамгийн сүүлийн эцсийн оксид гэсэн тип гарсан учраас бидний энэ эцсийн оксид гэсэн гэсэн юм. За хайфан баг урагтай эффекттэй нэмэх юм байна уу? Манай процесс тас тэр сэрсэнтэй юу дисийн ондог шатаа хасбаг тас шигшсэн. Тэгээд юу урлагийн авснаа тэгээд одоо өрөөс байна. Цагаан болоод цагаанаас саарлаад саарлаасаа бор бүрэн болсноо харагдсан. Тэгээд одоо харагддаг гэсэн юм яг юм. Тэгээд өвөс тэгээд системийн бичээс үнэс юу гэсэн. Хамаас бүхэн дээр нэг аахаа шинцөө яах юм. Тэгээд оросяга нэг юм хэлэх гэж. Хоёр их бодсоос дээх юм байсан сатад дээх юм. Дээх юм гэж нэрсээ орлаа. За бүгд тэр тийм харбач уусна уу? Энэ бол юу вэ? Эцсийн оксид байх шүү дээ. Тэгээд эцсийн оксид манаас хар оксид. Тэгэхээр бид нэр яалтчгүй шинээр бодис яасан байна. Гараа гаргасан тийм үү? За тэгвэл өөрөө хоёр зүйлсээр баг нүүрсгчлийн ялгаж байгаа яг юм. За Хороший центральный компонент старость несбытными хатаган одоо шигтэлтэй явуулаад явуулаад дээш шигтэлт тавьж байж үзээд юу нүүрсгчлийн бас шигтэлт явуулсан. Тэгэхээр танаач гэсэн үү? Тэр нүүрсгчлийн хий нүүрсгчлийн хий галыг хэмждэг болоо хэмждэггүй болоо хэмждэггүй байх юм тийм үү? Хэмждэггүй хий байх юм шүү. За юу? Одоо нэмэлт юу ба туршилтад ажилласан юм байна. За бодож шүү. Яг энэ нөгөө туршилтыг хийж байгаа бид юу дээр болохоор бас нөгөө үнэр ялчихсан. Тэгэхээр бид нэг хичээлээ юм гурван зүйлээс энэ уул явуулсныг мэдчихсэн шүү дээ. Тэгэхээр нэг өөртөө нь юу вэ? Үнэр тэгшүүрээс маш сайн байна. Зөв юм хачилээ. За одоо цөмөр явцсан урлагууд арай өөрөөр нэрлээд байна. Та боддоо нэг гурван баг уралд авсан их бодсоч хэдэн шиг бодсон бэ? Хоёр шиг бодсон. Систем
Нөгөө санаа хүчтэй цагааны хүчтэй хүчтэй уруул авсан тийм үү. Тэгэхээр хоёр шиг бодис уруул авсан биш хоёр шиг бодис. Тэгээ урлагийн дан хэдэн шиг бодис үүссэн бэ? Нэг шиг. Тийм ямар уруул байж болохоор гэдэг одоо 2-аас 1 юм үүссэн биш. Танаа болохоор нэг бодис авах удаа хэдэн бодис явуулсан бэ? Нүүс хүчнийг ялгаруулад физиологийн ялгаруулад байна. Тэгэхээр нэг юмнаас хоёр бодис үүсгээд байна шүү дээ. Нүү гэж нэгдэж болохоор байна. Хоёр бодис нэг бодис чинь нэгдэх ба. За мэд гурав гэж хэлсэн. Танаа шинэ вариант. За танаа хапат болоо. Чи за танаа за яхаа нүс юм бэ? Хоёр дөрөвдүгээр багийн насх дээр юу нэг бодисоос чинь хоёр бас салгаж ирсэн. А манай юу нэг гуравдугаар багийн насх дээр хоёр үеийн нийлүүлж нэг бодис. Тэгэхээр энэ хоёр баг дөрвөн баг оруулчихсан. Манайх нөгөө эцсийн задлал болж байна. За. Хоёр багийн санаа хэлсэн. За. Яхаа боолоо гэж. Дандраа тийм задлах урах гэж хэлж байна шүү дээ. Энэ хоёр баг. Хэрэглээсээ танаа авчиж дээ. За. Энэ хоёр урагсныг яг юм ажиглахгүй байна уу? Эсрэг юм ажиглахгүй байна уу? Манайгийн манайгийн хоёр жишээ юм. Хоёр бодисоос нэг бодис хоёр бодис ажиллажсэн бол нэг хоёр багийн болохоор нэг бодис тэр одоо нэгийг нь бид нар задлах гэдэг хоёрыг санаад байна. За одоо дахиад нэг нь үлдээд байна. За ерөнхийдөө мөстэй маш сайн ажилласан учраас гэж байна. За өчнүүдээ наач гэдгээ сайн санаж байна. За тэгэхээр одоо хишээний баг амралтын багийн урлагийг юу гэж нэрлэдэг вэ? За танаа Очихдоо хоёр дөрөв. за Дандраа задлах урах гэдэг байна. За танаа хайр тахоо. Раяхан дээр оролцоо гэдэг бид нэр мэдсэн тийм. За тэгэхээр бидний хичээлийн сэдвэр юу юм бэ? Бидний нэгтгэл хичээлээс их маань нэгтгэл болоо. Тэгвэл таадад үндсэндээ юу нэг бүгдээрээ гацсан. Эцтэй ажилласан. За. За дараагийн үйл ажиллагаа. За энэ оролцооны зөвлөлийг нэрлээд тэнцвүүлээрэй. За бүгдээрээ ажиллагаа. Бид нар нөгөө тэнцвэртэй усын хичээлээр үзсэн байгаа шүү дээ. Урлагийн бодисоос ирсэн бодисоос элементийн атомын хоол хэцүү байх хэрэгтэй гэж санаж байгаа. Чагаа харагдаж байгаа үү?
төлхийг нэг үзүүл 2-р баг 2-оор үргэлж 3-р баг 3-оор үргэлж 4-р баг 4-оор үргэлж. Чанаа хараад наач юм хэлсэн юу аа нэхлээ анаа нөө хэлсэн санаач таасна Aí tá muito